За өнөөдөр би та бүхэнд сүсэгт амьдрал гэсэн ийм сэдвээр хуваалцахыг хүсэж байна. За сүсэг гэж бодохоор хүмүүс ихэнхдээ энэ буддын шашин юм уу өөр юмтай холбоотой Библиэд ийм үг хэлсэн ерөөсөө байхгүй байх гэж боддог. Гэтэл Библи өөрөө энэ талаар маш их олон зүйлийг хэлсэн байдаг. За бид нар маш олон зүйлийг өнөөдөр хураангуудаар итгэгч хүний амьдрал итгэл сүсэг гэдэг ямар чухал юм бэ гэдэг талаар өнөөдөр хуваалцахыг хүсэж байна. За бүгд хамтдаа залбирая. Тэгээд сэтгэлээ бэлтгэе. Эзэн Есүс та өөрийгөө зарцын амыг хөрөөж та энэ амаар дамжуулан ариун сүнс та өөрийнхөө хүмүүс ивэхийг үгийг итгэлийг ойлголтыг ухаарлыг болтугай Есүсийн нэрээр амен. Амен. За Христ итгэл сүнслэг сахилга бот гэдэг ойлголт гэдэг. Намайг дагаад хэлдэг сүнслэг сахилга бот. За англиар болохоор spiritual discipline гэж хэлж байгаа. За энэ ямар учиртай үг юм бэ гэхээр Бурхны үгэнд бичигдсэн одоо итгэлийн амьдралд маань хэрэгтэй бүхий л тушаалуудыг яаж сахих ёстой вэ гэдэг зүйлийг системчлэн одоо хүмүүст ойлгомжтой болгосон тэр ойлголтыг болгосоор сүнслэг сахилга бот гэж хэлж байгаа. За энэ сүнслэг сахилга бот гэдэг зүйлийг сахиснаар итгэгч хүн итгэлээр өсдөг. За итгэгч хүмүүс ерөнхийдөө Есүст итгэсэн эхний одоо 1-2 жил бодоод үнэхээр эзнийг таньж мэдэх өлсөө цангаатай бол байдаг. Тэгээд нөгөө тэр үед залбирлан чи яасан ч хурдан хариултаа авдгийн амьдралд маш их олон өөрчлөлт болоод айгүй баярлалаа. Тэгээд итгэлийн амьдралаар удах тусам түүний залбирлын хариулт нь удаашрч гэлээ. Бурхан минь та хаа нөгөө хурдан төргөн хариулдаг чи юу болчихоо тэгээд нөгөө нэг бий. Тэгэхээр нөгөө Бурхан бидэнд амархан зүйл биш, амархан одоо бидний амд халбуудаж өгдөг зүйл биш. Өөрөө сахилга баттай гэж өөрөө бие дааж Христийг тууштайгаар дагах тийм итгэлийн амьдрал руу дагуулах тийм сургууль бол эхэллэг. Тэгэхээр сүнслэг сахилга батын гол зорилго нь бол биднийг тийм одоо юу гэх юм итгэлийн хувь сул дорой нялх байлгах биш, харин итгэлийн хувь төлөвшсөн, бор хоолндоо орсон, итгэлийн хувьд хүчтэй, амьдрал нь юу ч болж исэн тууштай, зоригтой байдаг тийм итгэл рүү биднийг дагуулахын төлөө сүнслэг сахилга бот байдаг. За сүнслэг сахилга ботын зорилго нь биднийг шашинлаг болгох зорилгогүй. Шашинлаг болох ямар зорилгогүй. Тийм ээ? Зүгээр хэрэгтэй үедээ Бурхан ааваа надад юм хэрэгтэй надад туслаач гэдэг шашинлаг. Бусд үедэн зүгээр өөрийнхөө нөгөө хуучин амьдралаараа амьдарчаад тэгээд яг хэрэгцээ амьдрал янз бүрийн зовлон бэрхшээлээр бол Бурхан минь ээ гэж залбирдаг. Ийм шашинлаг байдал бол хүсдэггүй. Харин сүнслэг сахилга бот нь биднийг Бурханлаг эзэн дотор итгэлтэй тууштай үргэлж өөрчлөгдөж байдаг тэр амьдрал руу хөдлөхийг хүсдэг юм аа. За Христэд итгэгчид бид одоо Есүст итгэснээр Бурхан бол болохгүй. Тэ? Харин бид хэн болох вэ гэхээр Бурханлаг болно. Бурханлаг болно. Өөрөөр хэлбэл Бурханлаг зан чанартай, Бурханлаг хандлагатай, Бурханы тааллын дагуу амьдарсан тийм хүмүүс болно. Бид хизээш Бурхан болохгүй. За хүмүүс нөгөө монголчууд за ингээд Бурхан болооч гэх тэ нас орсон өмнө Бурхан болчлоо. Тэг үүндээ бол хүн гэдэг төрлөөсөө өөр төр рүү явахгүй. Амьтан гэдэг төр рүү ч явахгүй, Бурхан гэдэг төр рүү ч явахгүй. Хүн болвол үгсний дагааж гисэн хүн хിവэрэ байна. Тэгээд Есүс Христ нэрээр амьлах үе эргээд хүн чигээрээ амьлна гэж Библи бол заадаг. За итгэгч хүн болгон Есүст одоо итгэснээс цагаас хойш Есүс Христтэй адилхан зан чанартай болж төлөвшөх ёстой. Есүс Христос бидний юу байх нь стандарт ах нь шүү дээ. Есүс Христ ядуу хүмүүс яаж ханддаг байсан, эрх мэдэлтэй хүмүүс яаж ханддаг байсан, мөнгөд яаж ханддаг байсан, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшил янз янзын хүмүүс яаж ханддаг байсан. Тэр хэл яриагаа яаж өдөрддөг байсан. Гэх мэтлэнгээр бүх талбар дээр тэр хүн ямар байх ёстой гэхээр Есүс Христийн адил зан чанарыг тээж явах ёстой. За энэхүү одоо Есүс Христийн зан чанарын хувь төлөвшөж амьдрах ёстой амьдралыг энэ төлөвшлийг сүсэгт амьдрал гэж хэлж байна. Сүсэг. Итгэл сүсэг гэж одоо ариун Библиэлд орчуулсан байна. За энэ сүсэгт амьдрал одоо тууштай байхад
Христтэй адил зан чанартай болж төлөвшгөл бидэнд шаардлагатай байдаг маш олон сахилгуудууд байдаг. Өөрөөр хэлбэл Библиэлд итгэгч юм тийх ёстой, ингэх ёстой, тийх ёстой гэдэг тушаалууд байгаа шүү дээ. Тэр тушаалууд нь бидний хувьд одоо сахилга бод гэж тооцох шиг. Жишээлбэл мацаглах. Итгэгч мацаг барих ёстой. Итгэгч бусдаагаа хамт Бурхныг хүндлэн дээдлэх ёстой. Бас ганцаараа байхдаа ч гэсэн Бурхныг дээдлэн хүндлэх ёстой. Итгэлийн нөхөрлөлд итгэгч хүмүүс байх ёстой. Бүтэн сайд цуглахаас гадна 7 хоногийн өдөр итгэгч хүмүүс бие биетэйгээ харилцаад холбоотой байх ёстой. Итгэгч хүмүүс санхүү дээрээ няруу мэд итгэмжтэй байж бас үнэхээр Бурхны хаанчлалын өгөөмөр байх ёстой. Итгэгч хүн Бурхны үгийг тунгаан бодож бясалгадаг байх ёстой. Итгэгч хүн бэлэг авьяасынхаа дагуу Бурхны хаанчлалын төлөө үйлчлэх ёстой. Итгэгч хүн залбиралд өөрийгөө зориулах ёстой. Итгэгч хүн тийм ээ одоо юу гэх юм дуугүй байх, өөрийгөө хянах, хэл яриагаа захирах тийм зүйл дээр бас хянамгаа байх ёстой. Итгэгч хүн тийм ээ игэл жирийн амьдрах ёстой. Итгэгч хүн бичээсийг унших ёстой. Итгэгч хүн бичээсийг судлах ёстой. Итгэгч хүн бичээсийг цээжлэх ёстой. Итгэгч хүн нүглээ Бурхны өмнө болон хэн нэгний гомдоосон бол тэр хүний өмнө очиод уучлал гуйх ёстой. Итгэгч хүн сайн мэдээ дэлгэрүүлэх ёстой. Итгэгч хүн шабатын амралт буюу 7 хоног 6 өдөр ажиллаад 1 өдөр заавал амрах ёстой. Итгэгч хүн ганцаараа эзний өмнө чимээгүйгээр сууд эзэн рүү хашрах тэр цагийг гаргах ёстой. Эзний өмнө итгэгч хүн Бурхны өрөөлийг санаж, түүнд талархаж, түүнд баярлаж амьдрах ёстой гэх мэтлэнгээр маш олон сахилгуудууд байна. Библиэлд заасан тэр болгоныг ингээд нэг хураангуулаад итгэгч хүн ийм зүйлийг сахистой гэдэг ийм зүйл байв. Хэрвээ бид энэ зүйлийг Бурхны одоо сүнсээр, нэгүслээр тийм ээ итгэлээр хийхгүй зүгээр л механикаар хийх юм бол бид шашиндаг болно. Тэр сул тал. Харин бид Бурхны ариун сүнсээр, итгэлээр, үнэхээр нэгүслээр Бурханд итгэж энэ бүх зүйлийг амьдралын турш хийх юм бол бид үнэхээр бурханлаг болж болно. Тийм учраас бид үнэхээр хийж байгаа зүйлдээ учир начрыг нь ойлгоод дагаж хийх ёстой гэдэг юм аа. За, Илч Паул Эфесийн чуулганд илгээгдэн үйлчилж байсан өөрийн томилсон эсчит төлөөлөгч болох Тимотед энэ сүсэгт амьдралын талаар 1-р Тимотийн 4-р бүлгээр бичсэн байна. За, би 1-р Тимотийн 4-р бүлгийг уншия. Та бүхэн Библиэд илгээд 1-р Тимотийн 4-р бүлгийг гаргахгүй юу? 1-р Тимотийн 4-р бүлэг байгаа. За, энэ болохоор нийтдээ 16 ишлэл байна. За, 16 ишлэлийг бүгдээ хамтдаа хараад би эндээс уншия. Та бүхэн өөрийнхөө Библиэсээс хараад бас дагаад уншаарай гэж хүсэж байна. 1-р Тимотийн 4-р бүлэг. За, гаргасан бол тийм yes, амен. Өхөө заяа. За, гаргасан уу бүгдээ? За, би эндээс уншлаа. Би Ариун Библийн 2013 оны 2-раас уншиж байгаа. За, энэ дэр гэсэн. Харин хожимын цагт зарим нь итгэлэн орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарлаа хандуулна гэж ариун сүнс сануулсан гэдэг. Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүур гарган худал ярьж, гэрлэхийг хоригддаг. Мөн итгэгчд болон үннийг мэдгэсэд талархалтайгаар хүртэх хэмээн Бурхны бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг. Бурхны бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол голгох зүйл үгүй. Учир нь энэ нь Бурхны үгээр ба залбирлаар ариусгадаг гэж хэлсэн. За, сонсороо. Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал чи дагажгүй итгэлийн үгс ба эрүүл сургаалаар хичээгдсэн Христ Есүсийн сайн үйлчлэгч болно. За, одоо маш анхаарал татсансаар. Харин олиггүй буюу эмэгдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул гэж хэлсэн. За, намайг хэлдэ. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул. За, би цааш нь уншлаа. Учир нь биеийн дасгалын өчүүхэн тустай харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэх нь бүх зүйлд тустай. Энэ нь итгэмжт бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үгмөө. Учир нь
Бид үүний төлөө зүдэн зүтгэж тэмцдэг. Яагаад гэвэл бүх хүний ялангуяа итгэгчдийн аврагч болох амьд бурханд бид найддаг. Эдгээр их тушаа. За хинч чамайг залуу гэж дорд бүгзэг. Харин чи итгэгчдэд үг, зам байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайж бол. Намааг өчтөл бичвэрийн үнэншлэг, ятгалаг ба сургаалд анхаар. Ахлагчид гар тавихад иш үзүүлэлтээр дамжин чамд сойрхогдсон бэлгийг бүү үл хайх. Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээр санаа тавьж өөрийгөө зориул. Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хин хэнийг нь аварна гэж хэлсэн. Тэгэхээр чөтгөрийн сургаал буюу буруу сургаалыг бол хэлж байна. Буруу сургаал сонсох үед тэр хүний сэтгэлгээ буруу болж эхэлдэг. Юмыг буруугаар ойлгож, буруугаар тайлбарлаж, юм болгоныг тэр буруу сургаалынхаа линзээр харж, юм болгоныг тэр буруу сургаалынхаа тайлбараар хандах ийм сэтгэлгээтэй бол. Буруу сэтгэлгээтэй учраас тэр хүн альва нэгэн үйлдэл гаргахдаа, альва нэгэн сонголт хийхдээ буруу зүйл хийж эхэлдэг. Үйлдэл нь буруу болж эхэлдэг. Үйлдэл нь буруу учраас үр дүн нь юу болох вэ? Бас буруу болно. Тийм учраас бид хүмүүсийг буруу сургаалын гаж сургаалын цуглаанд битгий яваа гэдгийг гол шалтгаан нь тийм ээ чихэнд чинь гоё сонсогдож болно. Гэхдээ үр жимсийн хар. Үр жимсийн хар. Буруу сургаалтай хүмүүс яадаг гэж хэлсэн. Мэс чанараа хуйглуулсан. Хоёр нүр гарах худал ярьдаг гэсэн. Буруу сургаал дагсан хүн гэрэлтийг хоригддаг. Мөн итгэгчд болон үннийг мэлгэсэд талархалтай хүрдэг хэмээн Бурхны хоол бүтээсэн хоол хүнсийг сэрэлхийг албаддаг. Өөрөөр хэлэх юм бол Бурхан жившөөрсөн тэр сайн зүйлсийг хоригддаг. Чи тэгж болохгүй, ингэж болохгүй, кофе ууж болохгүй, сүлдээ сайн ууж болохгүй, зөвхөн ус уух ёстой. Тэ? Чи гэрэлж болохгүй. Одоо эхнэр нөхрөөсөө сал юу гэдэг ээж аваасаа харилцаа холбоогоо тасах. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний нийгэмд амьдрах ёстой тэр зөв амьдралын хэм маягийг буруу сургаал бол шууд вакуумжуулаад зөвхөн энэ сүмд аврална. Зөвхөн энэ сүмээр л чи аврална гэдэг бусад сүм бол бүгдээ буруу юм шиг буруу сургаал заалаа. Тийм ч буруу сургаалын хүмүүсийг та нар харах юм бол яг тийм ээ тийм сүлжээний бизнест орсон хүмүүсийг эсвэлгээр улаардаг шүү дээ. Яг тийм болсон. Тэгээ өөрсдийн амьдралыг харах юм бол нийгэмдээ зарим ажил төлөвлөгөө залах уу хойр тэгэл бурхан та хангаж өгөөч гэж ингэж. Тэгээ сүмдээ болохоор хамаг юм өгдөг. Тэгээд тэрнээсээ хохирдог. Харин зөв сургаалыг дагахын үед юу болно гэсэн бэ гэхээр эрүүл сургаал бол эрүүл сэтгэлгээнд хүргэдэг. Эрүүл сэтгэлгээтэй хүн эрүүл сонголт хийж эрүүл амьдралаар амьдрдаг. Эрүүл үйлдэл дээр амьдрал нь түүний амьдрал эрүүл тийм ээ сайн сайхан үйлдэнд хүргэдэг юм аа. Тийм учраас сүсэгт амьдрал дээр итгэл сүсэг дээр анхаар өөрийгөө итгэл сүсэг дээр дасгалжуул гэсэн. За тэгээд биеийн дасгал бол өчүүх гэсэн. Тэгээ булчинтай болмоор хүн чинь ингээд жим ороод сүнэж мэнэгаад турмаар бол хоолмолоо өөрчлөөл тийм ээ алхаж малхаад ингээд биеийн дасгал хийж байгаа шүү дээ. Тэр бол өчүүхэн тустай. Харин сүсэгт амьдрал буюу итгэлийн амьдралаар Бурхны заасан тэр үгийн дагуу амьдрах юм бол тэр хүн олон тал дээр тийм ээ эрүүл амьдрал юм аа гэж бол хэлсэн. За сүнслэг сахилга хотыг маш энгийн үгээр хэлэх юм бол Бурхны үгийн дагуу тууштай амьдрах гэж хэлж болно. Тууштай гэж хэлдэг. За зарим итгэгчд болохоор эхэндээ гайгүй явж байгаа дунд нь ингээд алга болчихсон. Тэгээ тууштай биш. Тэгээ эргэж болж. Эргээд алга болж. Тэгээд ингээд нөө усан сэлж байгаа агаар гараад ингээд шиг ингээд нэг гайгүй болгуулаа ингээд ирээл гайд болгуулаа буцаад ингээд яваад. Харин бидний амьдрал үнэхээр тууштай байх хэрэгтэй. Тууштай байхын тулд тэр нөө сахилга бот гэдэг үг гэж байгаа. А цэгээс бэсигт хүрнэ гэдэг зорилготой байж болно. Гэхдээ тэр А цэгээс бэсиг гэдэг зорилготой хүрэхин тулд бидэнд юу хэрэгтэй байх нь? Сахилга бот хэрэгтэй. Бид тийм ээ мэдрэмж төрөлөөр Библийг уншдаг биш. Тийм ээ залбирмаар санагдмаар үдэл залбирдаг биш. Бид өгмөр байгаа үдэл өгдөг биш. Тэр мэдрэмжээ дагдаг биш. Харин Бурхны юу гэж тушаасан тэр тушаалуудыг биелүүлэх юмсоо бид яг тууштай байх хэрэгтэй, итгэмжтэй байх хэрэгтэй, Библи уншлагатай тууштай байх хэрэгтэй, Библи судлахтай тууштай байх хэрэгтэй, Библийн үгсийг чийжлэхтэй тууштай байх хэрэгтэй.
залбиралтай тууштай байх ёстой. Мацаглагтай тууштай байх ёстой. Өргөлдөр тууштай байх ёстой. Үйлчлэлтэй бид тууштай байх ёстой. Нөхөрлөлтөд тууштай байх ёстой. Миний нэг найз байдаг. Надаас бүр ахмадлаа даадмал гарсан. Гадаад хүн. Тэгээд уулз холгон л өөр цуглаан явж. Яасан нөгөө цуглаан ч ийм докторийн асуудалтай. Ийм теологийн асуудалтай. Үрнээ солиод явдаг. Өөр бол мэдгүй юм байна. Бүгдийн Библийн сургалт төгссөн. Тэгсэн мөртөө цуглаан сэдвээд явдаг. Тэгээд бурханд үйлчилдэг. Өөрт нь авяас чадвар байх. Ядаж нэг хоёр хүний дагалдуулаад эсийн бүлэг хийгээд явж болоо доо. Тэгэхдээ миний түүнтэй нөхөрлсөн 20 жилийн хугацаанд тэр хэдэн чуулгаас олсон бүүн. Би тийм байж байна. Үнэхээр Монгол чуулган зөндөө олон чуулган байгаа. Хаанч очсон бол. Гэхдээ Цимхич гэсэн гэрмийн сэсгэрч гэсэн пастор минь гэдэг өөрийн сэсгэр байх ёстой. Төгс гэр бүл гэж байдаггүйтэй адилхан төгс чуулган гэж байхгүй. Ямар нэг талаараа тэр сул дорой байна. Ямар нэг талаараа тэр гологдсон байна. Ямар нэг талаараа тэр чуулган чаддгүй байна. Тэгвэл та бид үнэхээр тэр төгс биш гэр бүл дотор хүн болж өссөнтэй адилхан төгс биш ч гэсэн үнэн зөв сургаал зааж байгаа тэр чуулган дотроо бид яг үхэн өглөө энэ чуулганд өмнө үнэхээр эзэн аваад явшин үнэхээр л өөр газар руу нүүждэггүй юм бол бид үнэхээр чуулгандаа тууштай үйлчлэлдээ нөхөрлөлтөө тууштай байх. Бид гимшилдээ тууштай байх хэрэгтэй. Үнэхээр бид гимсэн бод хурдан гимших гэсэн. Аава би ийм гимж. Аава би байхгүй болц гэж утсан дээр харгалаасаа хэлцлээ. Аава би тэр хүнийг буруутхан бодчихлоо. Тэр хүний амьдралыг би мэдчихгүй. Тэр хүнтэй нөхөрлөж үзв. Уулзаж ярьж үзээгүй тэр хүнийг би буруутгачлаа. Аава намайг бардан байгаад уучлаа. Миний өмнө нь таны өмнө даруухнаар ирээд таны үгийг үнэхээр шимтэн сонсож уншиж таныг хайрлан танд үйлж байсан тэр анхны хайрыг сануулж өгөөч. Эзэн минь намайг үнэхээр уучлаач. Миний зүрхсэлийг үнэхээр зөв болгож өгөөч гэж бид үнэхээр эзний өмнө гэмшилтэд тууштай байх ёстой. Бид ариун амьдралдаа тууштай байх ёстой. Бид үгүй гэж хэлсэн зүйлдээ үгүй байх ёстой. Библиэлд нохоо бөөлцөд олоодаг шиг битгий уралж харваад вэ гэжсэн. Бид үнэхээр ариун амьдралыг сонгосон бол тэр ариун амьдралдаа тууштай байна. Үгүй гэсэн бол үгүй гэсэн. Аригч юу нэ, дарсч юу нэ, тамигч юу нэ. Үгүй гэсэн бол үгүй байх ёстой. Амен. Үнэхээр бидний ихийг гимнүгүүд бидний бодол санаа дотор явагддаг. Тиймээс бодол санаандаа үнэхээр үгүй гэж хэлсэн зүйлдээ тууштай байх ёстой. Сайн мэдээ дэлгэрүүлэхдээ бид тууштай байх ёстой. Бид дагалдагч байж бусдыг дагалдагч болгоход бас тууштай байх ёстой. Ингэж тууштай байхад бид яах вэ? Сахилга бат хэрэгтэй. Бурхны үгийг дагахад үнэхээр сахилга бат хэрэгтэй. Ямар сахилга бат байхгүй. Есүс итгэсэн тийм чи аврагдсан. Девазингийнхаа билетийг авцсан. Тэгээд үхэхэд билетээ үзүүлэл Девазингийн хаалгаар орно гэж зарим итгэгчид бодоод энэ дэлхий дээрх амьдралаа хаанг амьдрдаг, буруу амьдрдаг, үр жимсгүй амьдрдаг. Итгэлийн зан чанар өөрсдөгцийн юмгүй амьдрдаг. Үүндээ бидний авралын талаар 3 үе шатыг Библи маш тодорхой заадаг. Нэгдүгээрх нь үе шат бол бидний сүнсний аврал. Бид Есүс итгэх тэрхэн мөчид бидний сүнс аврагдаж бид Бурхны охид хөвгүүд болж Бурхны ариун сүнс бидний дотор орж ирээд бид хизээш хараагүй тэр Бурхныг Аава гэж дуудах боломжтой бол. Энэ аврал бол алдагдахгүй. Бид хизээч алдагдахгүй. Гэхдээ бидний хоёр дахь авралын үе шат байгаа. Тэр нь бидний оюун ухаан, бидний эмоц, бидний амьдралын хэм маяг Есүс Христтэй адилхан болж өөрчлөгдөх тэр ариуслийн процесс гэж байна. Ариусах процесс. Шалны ачуурыг нэг угаагаад аяны ачуур болгож болохгүйтэй адилхан бид Есүс итгэнгүүтээ шууд ариун болохгүй. Бид Есүс итгэсэн ч гэсэн нэг хуучин хүний бод, хуучин хүний үг яриа, хуучин хүний зан чанар, хуучин хүний амьдралын хэм маяг хэвээрээ байдаг. Итгэгч биш хүмүүс итгэгч хүмүүсээс өндөр стандарт шаарддаг. Чи Есүс итгэдэм чи ийм байж болохгүй үстэй гэж. Тэд мэдээд байгаа байхгүй юу? Есүс итгэдэггүй өөр байх ёстой. Харин Есүс итгэгчт нь болохоор би аврагдсан чи яаж амьдрсан яадаг гэж үгүй. Харин бид
Есүстэй адилхан ариун бөгөөд зөвхт амьдрахын төлөө бид үнэхээр зан чанар, хандлага энэ бүх зүйлээр өөрсдөхийн тулд сүнслэг сахилга бат гэдэг зүйлээр дамжиж байж. Үнэхээр эзний өмнө эзний үгийг дагаж байж бид ариунсан өөрсдөд юм. Энэ бол ариусах процесс. Авралын 3 дахь шат юу гэж Есүс Христ ирэхээс өмнө бид амьд явна насанда бидний гим үлдэх чадвартай үргэлж гим нүглийг хүсчээдэг энэ махан бие салган жижиг тэр нүглийг хүсдэг тэр махан бие бид аварч чадав. Харин Есүс Христ ирэх үед бидний бие амьлах үед Есүс Христтэй адилхан төгс гим нүгэл үлдэхгүй. Хизээч өвдөхгүй, хизээч өхөхгүй, юр бусын биетэй болно гэж Библи хэлсэн. Тэр үед бидний бие махбод аврагдана. Бид бие махбодынхаа авралын төлөө юу ч хийж чадахгүй юм дээ. Зарим одоо Христийн шашны зарим нэгэн тийм одоо урсгалууд энэ махан биеийг зовоох гэдэг нөгөө Есүсийг одоо амьдлтын үед ингээд өөрийгөө ташуулдаад өөрийгөө уурч мураад энэ махан бие юу юм гэл те пиндис махан биеийг зовоо гэж уучлаа. Энэ махан бие чинь бидний ариун сүнс юм шигсэн. Энэ махан биеийг бид үнэхээр зөв авч явах хэрэгтэй, эрүүл авч явах хэрэгтэй. Тэгээд энэ махан биеийг бид аварч чадахгүй. Харин Есүс Христ ирэх үед тэр биднийг амьлуулах үед бидний махан бие аврагдаж алдаршуулгана гэсэн. Сүнс минь аврагдахад бид зөвтгөгддөг. Бид ариусгийн амьдралаар унаж босож эзнийг дагаж явах үедээ бид ариусах процессор явдаг. Харин бид Есүсийг ирэх үед амьлах үед бидний бие Есүстэй адилхан болж алдаршуулдаг. Ингэж бидний аврал бүтэн болдог юм. Таны аврал бол алдагдахгүй. Харин та энэ дэлхий дээр үр жимстэй амьдрсан уу үгүй юу? Бурханаас авсан бэлэг авьяасаараа үйлчилсэн үү, хаанчсантай юу хийсэн бэ гэдгээрээ та шагнал тодорхойлогдно. Библи хэлэхдээ тэр шагналыг тийм ээ үнэхээр энэ дэлхий дээр эзний хаанчны төлөө амьдралаа зориулж үйлчлсэн тэр хүмүүс өндөр шагнал үү. Тэр өндөр байр суурийг Деваажин бүгдээр адилхан зиндаанд болохгүй. Деваажин ч гэсэн дотроо зиндаантай. Паул хэлэхдээ зарим нь орон байран тийм ээ шатаад өмссөн хувцастайгаа гарсан хүн шиг Деваажинд орсон бол ямар шагналгүй үлдээ гэсэн. Харин зарим нь 10 хотыг эзэмшиж, зарим нь шүүгчд болж, зарим нь үнэхээр тэр Деваажинд Есүстэй хамт тэр үнэхээр мөнхийн хаанчлыг удирдах тэргүүн байр суурьтай болно гэсэн. Тийм учраас бид энэ дэлхий дээр амьдрах үедээ Есүс Христтэй адилхан болохын төлөө ариусж сүнслэг сахилгуудыг сахиж амьдрах ёстой гэдэг юм. Есүс итгэсэн та бид хожмын өдөр амьдралаа яаж өнгөрүүлснээ Христийн өмнө хариуцлагатайгаар тайлагна. Есүс яагаад ингэж хэлсэн юм? Миний дотор байгч жим сургалдгүй мөчир бүрийг тэр авч хайна гэж Бурхан Аавынхаа ажлынхаар хэлсэн байдаг. Есүс итгэсэн учраас тэр хүн тэ найдвартай гэсэн үг бас биш байгаас бас тайрагдаж болох нь гэдгийг санаа хийж байна. Есүс яагаад намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдгчэд орно. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үлдэж байсан босуу гэх болно. Гэхдээ би тэдэнд та нарыг би танихгүй. Ёс бусыг үлдэж та нар надаас зайл гэж хэлнэ гэж Есүс яагаад хэлсэн? Яагаад Паул өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ гэж хэлсэн? Яагаад Паул өөртөө бас сургаалдаа анхаар эдгээр туйлбартай бай. Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна гэж яагаад хэлсэн? Энд чинь нөгөө Есүс итгэсэн хүн хаан амьдрч болохгүй. Есүс итгэсэн хүн үр жимстэй амьдрах ёстой. Есүс итгэсэн хүн ариун амьдрах ёстой. Есүс итгэсэн хүн сахилга бодтой амьдрах ёстой маа гэдэг зүйлийг хэлж байгаа. Бид үнэхээр үр жимстэй амьдрах ёстой. Амин. Та хажууд хүндээ хэлдэ та үр жимстэй амьдраарай гэж. Зарим хүмүүс асуулт пастор энэ сүнслэг сахилгуудын хамгийн чухал хоёрыг нэрлэж гэж хэлдэг. Хамгийн хоёр чухал юм нэгдүгээр нь Библи ба хоёрдугаар нь залбирал. Бурхны үгтэй ойр байж, Бурхантай үнэхээр залбирч, Бурхныг сонсож,
Түүний үгийг дагахад аяндаа таны амьдралаас Бурхан зориулсан ариун амьдрал гарч ирэх болно. Библийг дангаар нь битгий унш. Библийг тунгаан бод. Өглөө уншсан ишлэлээ бүлгээ тэр өдөрт турш тунгаан бод. Тэгээ залбир. Тэгвэл та мартахгүй. Маш олон итгэгчид уншсан зүйлээ ойлгохгүй тэгээд орхичдаг, мартчихдаг. Битгий Библийг ойлгохын тулд Бурханаас ариун сүнсээс тэгээд тэр үгийг тунгаан бод. Тэр үгийн дагуу өдөржин залбир. Тэгвэл тэр үг таны амьдрал дотор шингэж танд тэр өдөр ухаарлыг өгөх болно. Залбиралдаа тууштай бай. Даниэл өдөрт 3 удаа залбирч байсан. Түүний амь нарсанд аюул занд илэрхийлж байсан ч гэсэн Иерусалимийн зүг цонхооны 3 өдрийн турш 3 удаа тэр залбирч байсан. Тэр шашинлаг байгаагүй, тэр сүнслэг байсан. Тэр үнэхээр эзний өмнө сууж залбирдаг, залбирлын хүн байсан. Олон итгэгчид хэрэг гаргах юм бол Библиэд итгэдэг, хэрэг гаргах юм бол Бурханд хандан залбирдаг. Бид үнэндээ хэрэгцээ төвдөө итгэгчид биш, харин Христ төвдөө итгэгчид байх ёстой амин. Хэрэгцээ гаргахаар Есүсээ гэж тусламжгүй байдаг. Тийм биш. Харин надад элбэг дэлбэг байсан ч ядуу байсан. Жаргалтай байсан, зовлонтой байсан. Ямар ч өдрүүд бид Есүсийг тууштайгаар дагахын тулд бидний амьдрал сүнслэг сахилгад хэрэгтэй байдаг юм аа. Хэрэг та Библи ба залбирал тууштай байх юм бол та Бурхандаа үйлчилж эхэлнэ. Та анхны хараа санаж эхэлнэ. Та үнэхээр түүний хаанчлалын төлөө тэр зорилгын төлөө амьдралаа зориулж эхэлнэ. Та ганц чуулганаас явсан тэр хүмүүс байх юм бол эргээд чуулгандаа эргэж ирэх болно. Эргээд тэр нөхрөлөлтөө үнэнч байж. Бусдыг шүүлгүйгээр, бусдыг буруутгахгүйгээр, бусдаар төгс байдлыг шаардахгүйгээр өөрөө ч гэсэн төгс биш юм байж. Бусдад энэрэнгүй нэгүүлсэнгүйгээр хамтдаа эзэн дотор өсөё найзаагээд итгэлийн амьдралаар та амьдрах болно. Та мацгалж эхлэх болно. Үнэхээр эзэн дотор залбирах болно. Та зүгээр жирийн залбирдаг хүн биш. Харин үнэхээр өөр төвшин залбирдаг. Бурхны хаанчлалын төлөө агуу зүйлсийг хийхэд эзнээс үнэхээр гуйж миний амьдралд хандсан таны төлөвлөгөө юу вэ эзэн минь гэж хашгиран залбирангуйдаг тэр сүнсний дайчин болох болно. Та ариун амьдралыг мөшгөх болно. Та гим хийх битгий гимийг хийх хүсэлгүй болно. Яагаад гэвэл Бурхан таалагдахын төлөө та бүх зүйлийг орхиж зөвхөн түүнд таалагддаг тэр зүйлийг үйлдэхийн төлөө эрхэм нандин энэ цорын ганц амьдралаа эзний өмнө ариун бөгөөд нандин тэр амьдралаар амьдрах болно. Та үнэхээр сүнслэг сахилгуудыг сахихгүй. 7 хоногийн 7 өдөр нь ажиллаж та шуналдахгүй. Ерөнхийдөө 7 өдөр ажиллаж байгаа хүмүүс мөнгөний хэрэгцээ байгаа учраас амраад яг юм бэ мөнгө хэрэгтэй байна гэд амралтаа хасдаг. Үгүй. Харин эзний шабатыг сахиж 7 хоногийн аль нэг өдөр 6 өдөр үнэхээр илхэмжтэй ажиллаад 7 дахь өдөр нь амрах үе. Намайг амарч яггүй ч гэсэн эзэн хангах болно гэдэг итгэлээр та үнэхээр амрах ёстой. Та махан биеийг амраах ёстой. Махан биеийг үнэхээр тордох ёстой. Махан биеийг эрүүл бөгөөд гол сайхан байх ёстой. Яг энэ бие байхгүй бидний бүх юм байхгүй. Тэгвчээс энэ бие гам. Би ингээс сая найзуудтайгаа уулзлаа. Зарим найзууд нь миний ихэнх найзууд надаас 20-30 гээд насаар ах хүмүүс идэв. Зарим бол нэг гоё толиотой өгшөрсөн. Зарим ч бол найг өгшөж. Арайчтай гэх. Бид үнэхээр энэ бие гамнах хэрэгтэй. Унтах хэрэгтэй, унтуул. Эрүүл хооллох хэрэгтэй, эрүүл хоол. Биеийн тамирыг хичээлэх хэрэгтэй, биеийн тамирыг хичээлэх. Яа гэвэл бид энэ дэлхий дээр амьд байхдаа эзний сайн сайхныг үзэж, бидний үр хүүхдүүд эзнийг дагаж, тэдний үр хүүхдүүд бас эзнээр өрөөгдөж. Үнэхээр өрөөлийн гэр бүл гэж ямар байдаг тэр агуу гэрчлэлийг монголчуудаа урт удаан наслсан тэр Есүс гिचд гэрчлээ харуулах хэрэгтэй. Амен. Үнэхээр энийг хартаа би төмөө намайг л мэдхийн эсвэл залуугаас яд одоо бол өтөл босно шиг ямар говор багт ямар гоё хөнгөн шингэн хүүхдүүд нь ямар сайхан явж байна. Би түүнтэй хамт цуглаан гэжсэн. Тэгээ дундаас нь хайсан. Хэрвээ би ингэж төмөө шиг явсан бол өнөөдөр ийм байх ч байсан. Харуулсан дэх. Хүн болгонд амьдралдаа хийх сонголт байна.
тэр сонголтондоо бид тууштай байхын тулд сүнслэг сахилгууд гэдэг зүйл бидний амьдралд хэрэгтэй юм. Намайг дагаад хэлдэг сүнслэг сахилгууд надад хэрэгтэй гэж. Амен. Бид үнэхээр сахилгуудтай байх хэрэгтэй. Бүх тал дээр тууштай байх хэрэгтэй. Тэгжээж бид үнэхээр эзний нэрийг алдаршуулж амьдрах болно. Эцэст нь хэлэхэд сүнслэг байдлыг бид хуваараа хийж болдгоо. Ганцаараа хийж болдгоо. Интернет дээр нэг тийм YouTube-ээр заавар алж байгаа янз янзын хийдэг шиг итгэлийн амьдралыг тэгж хийж болдоггүй. Итгэлийн амьдралыг бие дааж гүйцэтгэх боломжгүй. Итгэлийн амьдралыг итгэлийн гэр бүл дотор, итгэлийн хамт олон дотор, пасторын хончлолд заримдаа тэр пастор таны хүсгүй зүйлийг зааж өгнө. Таны сонсмооргүй зүйлийг зааж өгнө. Тэгсэн ч гэсэн Библиэлд тэр нь байгаа болов. Бурхны үгийг та дуулууртаад байх хэрэгтэй. Бурхан Библиэлд ингэж хэлсэн байна. Энэ пастор энэ дүрмийг зохиогүй. Харин дүрмийг зохиосон тэр Бурхан ингэж амьдр гэж хэлсэн байна. Тиймээс би энэ үгийг дагаж амьдрнаа. Би дургу байсан ч гэсэн, би хиймээргүй байсан ч гэсэн энэ махан биеийн хүслийг ялаад би үнэхээр эсний хүслийг биелүүлнэ гэдэг ийм итгэлээр, ийм зоригоор, ийм шийдэмгий байдлаар амьдрах ёстой. Хэрвээ бид итгэлийн гэр бүл дотор амьдрсаар байвал бид үнэхээр сүсэгт итгэлийн амьдралаар энэ амьдралыг, энэ замаа сайн дуусгах болно. Амен. Хамтаа залбирцгаая. Их эзэн Есүс, та биднийг энэ амьдрал дээр Есүс Христтэй бүхий талаар хайрлах нь Есүс Христ төвтэй итгэлийн амьдралаар амьдрахыг та зөвшөөрсөн билээ. Бид үнэхээр таны бидэнд тушаасан тэр тушаалуудыг дагахын төлөө бид сүнслэг сахилгуудтай байж таны өмнө болон хүмүүсийн өмнө гин зэмгүй амьдарч таны нэрийг алдаршуулж энэ амьдралын замаа сайн дуусгахыг хүсэж байна. Эзэн та бидэнд үнэхээр туслаарай. Үнэхээр туслаарай. Үнэхээр бидэнд хэцүү байдаг. Та бидэнд туслаарай. Есүсийн нэрээр Бурхны хүмүүс нэгэн дуугаар Амен. Амен. Амен.